хайз дизайн болон засал гүйцэтгэлийг сая санаа хариуцлагатай хувьцаат компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төрд их тийм дондж байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 200 г малтын тий. Сонгуя багвандгаа их хоёр өрөөний газар уулзахгүй юм шиг байна. И жишээлбэл сайн муу хэлэгдлээч гэсэн Монголдо хинэж таних санжиг баяр байгаагүй. яриг байгаа. Та Тэгээ бид нэр энэ таягаад навар ийм асуудал тавьж байгаа. Би сүүлчийн 3 засгийг хамгаалаад дийлээгүй шүү дээ. Өөр зорилготой, улс төрийн зорилготой. Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л дээ. Энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нэг дэврээгэл 20 жил явуулчлаа. Бид нар сони юм их одоо их хурлын гишүүний бүр ирэх гэж байна. Орой мэнд үзэгчтэй Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Бадамт Цэцэг ирээд байна. Танд орой мэнд хүргье. За, чамдаас орой мэнд хүргэе. За, бит хоёрын энэ ярилцлагын маргааш одоо гэгэн хайрын Валентины өдөр болох гэж байгаа. Тэгэхээр хоёулаа хайрын тухай яриагаа эхлүүл ямар вэ? Ер нь хүний амьдралд янз бүрийн л олон хайр бий те. Тэгэхээр би танаас чухам хайр гэдэг юу юм болоо гэдэг асуултаар хэлье. Хайр гэдэг бол олон талтай л да. Ер нь одоо эцэг эхийн хайр гэдэг юм уу? Одоо хосуудын хайр гэдэг юм тийм ээ. Энэ занзаар л ойлгогддог. Миний хувьд бол хайр гэдэг бол ерөөсөө маш их хүндлэл, маш их итгэлцэлтэй л тогтдог юм болов гэж ойлгодог шүү дээ. Та 10 жилийн охин багт бол нэлээд итгэвчтэй тийм охин байсан юм байлээ. Тэгээд 10 жил байхдаа ер нь захиа их авч ирсэн үү? Үгүй одоо захиа. Яг ганц нэг авч ирсэн. Гэхдээ бүр тийм их бол авч байгаагүй тий. Би таныг хайр гэхээр би зүгээр ингэж бодсон. Та 1994 онд уучлаарай жоох эвгүй юм ярих гэж байгаа. 1994 онд та осолд орсон тий. Тэгээд осолд орсны улмаас харамсалтай ингээд гэмтэлтэй болсон. Гэтэл та тэр жолоочийг одоо 22 жилийн дараа уучлсан. Тэр постоо тавал фэйсбүүкт оруулсан байсан шүү дээ. Би энэ жолоочийг уучлалаа. Тийм учраас ингээд цаасан шуу аянаа эхлүүлж байна гэсэн мэсээ. Энэ бол хайр мөн тийм үү? Тийм. Ер нь бол юм байдгийн миний ойлголтоор цаасан шоу төсөл маань дотроо олон хэсэгтэй байгаа. Тэгээ хамгийн ихний ажил бол би 10 сарын 17-нд тэр уучлалаа гэсэн постоор эхлүүлсэн. Тэр маань бас тодорхой хэмжээний үр дүнгээ өгчихсөн. Яагаад тэр хүнийг ингээ уучлах болсон бэ гэхээр би ч бас л их 23 жилийн тэрэгэн цэртээр тэр хүний 2 секундын одоо хариуцлагагүй үйлдэлээс болоод маш олон жил зовоогүй гэж бол хэлэхгүй шүү дээ. Маш олон бэрхшээл байдаг. Тэгээд ингээд ирэхэд их бухимддаг, бас тэр хүндээ бас их гомддог. Тийм байсан. Ерөөсөө энэ хүнээ уучлаад өөрийгөө чөлөөлё. Одоо л яг хөө тэр түрүү Бадамт Цэцэг гэдэг нэг бол насаар нь ингээд тийм жижигхэн ч гэсэн эмгэнэлтэй тийм амьдралаар амьдруулчихж байгаа байхгүй юу? Нэгсэндээ би ч одоо хүүхэд гаргах бол ямар ч боломжгүй болсон. Тэгээд ингээд бодохоор надад айгүйх бухимддаг одоо тэр хүнийг хараач гэдэг юм зөвхөнч гэдэг юм. Тийм үед зөндөө гараа штэ хүн чинь бухимдахаар. Тэгээд энэ хүнээ уучлаад энэ цаасан шоу төслөө. За яг Бадамт Цэцэг ингээд тэргөө хийж бүтээх насан дээрээ осолд ороод юм болцсон. Би бол өнгөрлөө. Тэгэхээр хойч хүмүүстэй бас үлгэр дуурайл болж энэ хүмүүсийг бас би энийг уучлаасаа. Ер нь бол хайр гэдэг уучлалаас эхэлт юм болов гэж боддог. Яагаад тэгэхээр хоёр хүн хоорондоо ойлголцохгүйгээс л ерөөсөө тэр одоо дайн дайжин гэдэг юм чинь. Цаасан шоу төсөл маань одоо инх тайвныг уриалсан төсөл байхгүй юу? Хөгжлийн бэрхшээлтэй хүн бас инх тайвныг уриалж яагаад болохгүй гэж. Ийм утгаар тэгээд эндээ уучлая. Тэгээд дараа нь бүгдөө бие бинийгээ хайрлая гэсэн. Тэгээ бие биендээ маш зөв хандлагатай бай. Ерөөсөө л адг наз захын жишээ нь одоо би чамайг баясаа тусаанааш аваад л та гэж хэлэх бол нэг л хандлага болчихж байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг надад тэрийг аваад өгч болох уу гэд. Энэ бие биентэйгээ зөв хандах хандлага. Энэ өршөөл уучлал энэ маань эргээд хайр болж хувирдаг. Тэгжиж бас нийгэм маань зөв тогтцтой бие биенийг ойлголцтой юм байх юм болов уу гэж ойлгоод энэ уучлалыг бас эхлүүлсэн байна.
Тэгээд цаасан шувуу аян маань ер нь хэр амжилттай явагдсан бэ? Цаасан шувуу төсөл гэж явж байгаа юм л да. Энэ маань одоо ер нь эхлээд явж байна. Энэний маань хүрээнд одоо 140-30 гэж бас телевизийн одоо яг бодит амьдралаа харуулсан. Энэ хөгжлийн мэргэжилтэй хүмүүс маань сард 140 сая төгрөгөөс өгдөг шүү дээ. Энэгээр яаж амьдарч байгаа юм бэ гэдгийг яг үнэн бодиттаар нь хүмүүст ойлгуулах зорилгоор 30 хоногийн цуврал ийм нэвтрүүлэг явах гэж байгаа. Би одоо 140 сая төгрөгөө бариад энэ нөгөө ямар нэгэн 21 гэдэг шиг тийм шоу бол биш. Ерөөсөө л энэ хүмүүст хандах хандлагыг төр засагт нийгэмд ойлгуулах гэсэн. Энэ хүмүүсийг одоо нийгэмд идэвхтэй оролцуулах гэсэн. Тэгвэл бид нар чинь тусгаарлалцсан шүү дээ ерөөсөө. Ингээд та нар хийж чадахгүй гэдэг юм уу? Ийм хөгжлийн мэргэжилтэй хүмүүс болохоор гээд тэгэхэд энэ хүмүүс чинь 140 сая төгрөгөөр яаж амьдрах гад яаж их мэрэж чинь. Миний хувьд бол энэ 140 сая гэхээр би боддгийн. Ерөөсөө л энэ ийм тарианы л мөнгө байдаг. Ийм тарианд хүрэх үү? За тэгэл чадан ядан л байгаа штэ. Ер нь бол би ч одоо ингээ цүнхэндээ дандаа ийм эмийн сантай явдаг. Тэгэл гудамжинд өвтгöd тэргээ гаргаж ирээд уух юм уу? Альсвал бүр болохоо бол тариулаад машин дотор мотор тариулаад үгэл өөрийгөө тариад ингээд явждаг жишээтэй байдаг штэ. Яг хуу тэгээд үнэхээр энэ их айхтар осол энэ амар өвдөлт тий тэр ч одоо зөндөөл юм байгаа штэ. Олон хүмүүсийн хараа усал гэр орны юм одоо тэр байдал нөхцөл энэ их юмний ард гарсан болохоор ерөнхийдөө бид нар шиг хүмүүсийг төвчээртэй хатуужилттай болсон байдаг. Тэр болгон өвдлөө, тэр болгон толгой өвдөд ингээ хөвтчдэг байдгүй. Тэгээд ерөөсөө нийгэмдэл энэ хүмүүсийг маш их идэвхтэй байлгахын тулд төр засагт энэ төр барьж байгаа энэ хүмүүст бас толгойд нь юм ойлгуулахын тулд энэ одоо нэвтрүүлгийг хийх гээд бэлтгэл ажилд орж явж байна. Ер нь ингээд төсөл маань эхэлж байгаа юм. Тэгээ ялваа юм нэг юмд ч бас ингээл санхүүгийн асуудал бас айгуух чухал тулгардаг штэ. Тэг яг санхүүгийн хөөцөлтөөл дэмжих байгууллагуудаа бас ингээд хайгаад хүсэлтээ гаргаад ингээл явж байна. Тэгэхээр 140-30 гэдэг нэвтрүүлэг аль телевизээр гарах юм бэ? За яг энэ одоо бол ер нь 2-3 телевизтэй ярилцсан байгаа. Тэгээд яг тэрүүгээр нь гаргая гэсэн шийдвэрийг өнөөдөртөө бол гаргаагүй байна. Би бол 140 нэвтрүүлгээ студид бэлдүүлнэ. Өдрийн зураг авахгүйлаад өглөө нь одоо өдөөс өмнө зураг авахгүйчаад өдөөс хойштой монтажнд ороод орой гаргахаар ийм бодит тийм нэвтрүүлэг хийх гээл царайлт яваад байна да. Та бас хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг энэ нэр томьёо ерөөсө буруу нэр томьёо гэж та бас хэлсэн ярьсан байсан. Таныхаар бол энэ ямар байх ёстой вэ? Яагаад энийг буруу гэж бодсон бэ? Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр ер нь яаж ч бодсон нэрсэ хөгжөөг юм шиг сонсогдож байгаа шүү дээ. Энэ хүмүүс нь ерөөсө хөгждгүү, оюун ухаанч гэдэг юм уу? Одоо энэ бие махбодын хувьд хөгждгүү хүмүүс шиг ойлгогдоод надад бол тэгж л ойлгогдсон. Гэхдээ энэ миний бодлоо л та. Тулгуур эрхний бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй гэдээ бас тус тустай байж болно. Тэгтэл ерөөсөө л бүгдийг ингээ хамруулаад хөгжлийн бэрхшээлтэй болгоцсон. Надад яг ч юм энэ нэр том ялал энэ хүмүүсийг ингээд нийгмээс тусгаарлахад бас их нөлөөлөд байгаа юм болов уу гэж ойлгодог. Тэгээ одоохондоо бас ямар нэр өгчөөсөө гэж боддог юм уу? Тийм бол бодож хэмжээг үл юм л та. Төр засаг ер нь юу хийдэг юм бэ? Та нар шиг хүмүүс зориулаад над руу одоо сүүлийн 1 сар маш олон хүн хандсан. Би одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн байна тий. Гэтэл энэ төрд одоо маш гомдож байна. Бидний амьдрал ахуйг огт нийгэмд юусаа харуулдаггүй. Ярьцлагандаа оруулж өгөөч гэл ингээд сүүлийн 1 сар аюу хандаад байгаа байхгүй юу? Төр засаг ер нь яг уу би бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ өмнөөс дуурах гад яваад байгаа юм л да. Ер нь бол хийж байгаа юм ерөөсөө харагдахгүй. Бүгд дандаа амин хувь ачиж энэ бол нууц ш болсон. Нийгэм дээр ил болсон шүү дээ. Одоо тэгээд энэ хүмүүсээ нийгмээс тусгаарлаад одоо тэгээд үнэхээр энэ хүмүүс маань хийж бүтээж чадахгүй гэдэг бол нэртэйг нэг хашаанд явуулчаад бүгднийг хороод ингээд тэгээд энэ 140 мянгаар амир гэдэг бүр тусгаарлах хэрэгтэй шүү дээ. Тэгж чадахгүй бол энэ цөөхөн монголчууд байж энэ хитгэн 100 хэдхэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ яагаад өнөөгөө нийгэмд нийгэмшүүлж төлөвшүүлж энэ хүмүүст яагаад хандахгүй вэ? Энэ хандлага аюул тот байгаа. Аюул боловсралтай сайхан мэдлэгтэй ийм түшээд байгаа даа ш та манай төр засгийнхан чинь. Хүмүүс боловсралтайг нь биш, хандлагыг хараасаа гэж боддог. Энэ хүмүүстэй хандаад үнэн сэтгэлээсээ яг л тэр дунд нь ороод хандаад өгөх юм бол нийгэм ондоо одно ш та. Тэгхгүйгээр
ер нь бол миний жишгээр ингээ хараад байхад би ч гэсэн өөрөө нэлээд олон жил нийгмээс тусгаарлагдсан юм шүү дээ. Яагаад ингээд тусгаарлагдаад байд юм бэ? Юу хэцүү байна? Нэг л өөр нүдээр хардаг. Яагаад ч юм их л өөр нүдээр л бидрийг хараад идэг. Ерөөсөө л юм хийж чадахгүй, бүтээж чадахгүй, ярьж чадахгүй, хэлж чадахгүй, бодож чадахгүй. Гэтэл энэ хүмүүс ерөөсөө дутуу хөгжсөн гэдэг байна. Дутуу хөгжсөн. Ерөөсөө тэр өгж байгаа нэр нь хүртэл тийм байгаа үстэй. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь одоо хөгжлийн бэрхшээл гэдэг чинь маш олон талтай л сонсогдоод байна шүү дээ. Одоо тэгээд энэ нэрэнд бол айгүй дургуй. Яг л энэ утгаар нь энэ хүмүүсээ тусгаарлаад ингээ орхисон. Одоо бол миний бүр энэ төр барьж байгаа гişүүд маань яг үйддэг уудаг байж болно. Тэр бол нууц биш болцсон. Энийг одоо өнөөдрөөс эхлээд одоо ард түмэн маань бас уучлаад тийм ээ эцсэн л юм байгаа, зуусан л юм байгаа. Маргаашнаас хандлага өөрчлөлтөл яг нийгэм лүгээ ханддаг болчих гэж байна шүү дээ. Да ялангуяа энэ хөгжлийн мэрэгчлэлтэй хүмүүс өдрөг. Энэ хүмүүст хөдөлмөр хийх чадамж маш өндөр байгаа шүү дээ. Тэгтэл хийж чадахгүй мэтэр орхиод байгаа байхгүй юу? Ер нь ажил олгогч нартай уулзаж үзсэн үү? Ажил олгогч нар ер нь яаж ханддаг юм бэ? Яг би одоо ажил олгогч нартай уулзчихсан. Гэхдээ их олон жилийн өмнө 10 гаруй жилийн өмнө мэдээж амьдрахын тулд бас нэг жижиг шажиг ажил хийж хүнсэн гэдэг юм уу тийм бодол төрөй уулзчих завдгүй юм билээ. Гэж өдөр болгон ажилд очиход бас хүндрэлтэй хэцүүлтэй. Гэхдээ таарсан ажлыг хийлгэж болно шүү дээ. Гэхдээ яг сайхан байгууллагууд бол байгаа л да энэ хүмүүсээ дэмждэг. Одоо Mobicom гэхэд бас ийм оператор бас сургаад авдаг гэсэн яриа гарч л байсан. Тэр бол болж л шүү дээ. Энэ байдлаар энэ хүмүүсээ яг л хийх одоо чадах хүрээнд нь дэмжиж өгвөл болчих гээд байгаа байхгүй юу? Тэгээ дэмжин гэхээр л ерөөсөө зүгээр хоол аваад зүгээр талахгүй гал ингээд юм гэсэн үг бол биш шүү дээ. Энэ хүмүүсийн чадамжийг олоод харчих хэрэгтэй юм бол гэж ойлгоод байдیں۔ За та бол дуучин хүн тий. Тэгэхээр таны хувьд бол заавал нэг ажил хайж яваад байх шаардлага баг тийм үү? Та бол өөрийнхөө авьяасаар дуу хоолоогоор амьдраад яваад ээж бол болох байх гэж би хараад байгаа юм. Болно л та. Тэгтэл хүнд яг тэгэхээр тэр болгонд тэрэгцтэй дуучныг ч одоо ингээд тайзан дээр тоглолтонд ч юм уу янз бүрийн арга хэмжээнд дандаа ураад болоод байдаг юм бол байхгүй шүү дээ. Яг үнэхээр тэр хөгжмийн зохиолч юм тэр яруу найрагчийн дууг дуулсан бол бас өргөдөж орно. Авгүй бол найс нөхөд хамтран уран бүтээл хийдэг дуучдынхаа ч юм уу тоглолтон дээр бол нэг очиод нэг ганц хоёр дуу дуулж шишээ тэ. Тэгээс өдөр болгон ингээд дуу хоолойгоор мөнгө олоод тэгээд тэрүүгээр ингээд амьдралаа залдуулна гэх юм бол энэ бол хэцүү. Уран бүтээл бүтэх гэж бас маш их зардал гардаг. Тэрийг бас олохын тулд хүн ганцхан дуучин биш өөр юм бас хиймэр шүү дээ. Тэг. Та 10 жил байхдаа бүр 6-7 настайгаас л одоо хүүхд залуучуудын театрт дагалдан жүжигчнээр ажиллаж исэн мэлээ шүү дээ. Тэгэхээр та бол одоо жүжигчин болох хүн байсан байна тийм үү? Тийм. Би ч одоо мэргэжлийн дуучин бол биш шүү дээ. Би ч соёлын урлагийн сургуульд кино драмын ангид орж ирсэн юм аа. Тэгээд элсэн орчоод яг тэр жилдээ хичээлдээ ч юу явж хамжаагүй осолд орсон. Тэгээд ерөөсөө нөгөө 6-7 настайгаас хүн тайзан дээр ингээл амьдрал ингээл явцсан мэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр надад бол айгүй тийм хүнд цохилт байсан. Одоо би юу хийж чадах юм бэ? Ингээл дууссан юм. Одоо бол би юу ч хийж чадахгүй юм чинь. Эхний 3 жил гутраа твцсэн шүү дээ би чаа. Тэгэл манай ээж маань бас насаараа урлагаар явцсан намайг тавуулаад хөтлөө явцсан. Тийм мундаг эмэгтэй байт. Тэгэж маань миний охин жоохон дуулдаг шүү дээ. Чи дуулаач. Тэгээ би өмнөхд нөгөө айгүйх тийм өндөр халуунтай байхдаа тачигнтал дуулаад тэгээ нөгөө жил гарan ингээд нөгөө эмнэлэг төвтөд ирэхэр чинь сүүлдээ эргэж ирдэг хүн байдаг болчдөг. Тэнгүүт дуулаад бас өөр хүн боовч ихэр болоод явж байлаа шүү дээ. Бас хөвгөлтэй л байдгийн яг. Тэгээ тэндээс нөгөө нэг ээж маань намайг дуулж чадах юм байна гэснийг олж харсан байдаг. Тэгээ ээжийнхээ зөвлснөөр одоо Монгол улсын хавьяа жүжигчин Бат Эрдэнэ маань бас намайг айгүй сайн дэмжиж өгсөн. Тэгсэн байсан. Бат Эрдэнэ та хоёрын дуулсан дуу бол үнэхээр гоё дуулсан шүү дээ. Тэр үедээ бол бас л их л сайхан дуу байсан л да. Хүмүүс одоо тэр үеийн сонсч байсан хүмүүс бол мэдгүй хүмүүс байдгүй юм шиг байт. Тэгээ та Бат Эрдэнэ партнер Оюунбатай айгүй адилхан тий. Та гурвын нэг ахуулсан зураг байдаг шүү дээ. Тэр нөгөө Турхаа гэсэн үе яахгүй залуухан ч байсан Турхаа байсан. Одоо бол бас адилхан гэж хэлэхээр юм дэхтэй битэр төстэй гэдэг шүү. Та айгүй төстэй. Одоо ингээд би тэнийг амьдрал нь гарсан чинь төстэй л байна. Тийм. Оюун маань болохоор их гойлдаг одоо их үзэсгэлэнтэй эмэгтэй шүү дээ. Одоо энэ зураг шүү дээ. Тийм.
Энэ үед битээр их төстэй байсан юм байгаа. Тий. Одоо л яг би нэг жоохон таргалдаад арай ондоолж Одоо таргалсан юм алга байна. Тэгээ Бат Эрдэнэ та хоёр дахиж уран бүтээл хийж болоогүй юм уу? Тийм яриа байсан юм аа. За энэ уран бүтээл аягүй сайхан боллоо. Хамтарч дахиж уран бүтээл хийе гэсэн яриа бол явагдчихсан. Тэгээд яа ч юм тэгээд дахиж уран бүтээл бол хийгээгүй. Гэхдээ одоо Бат Эрдэнэ маань бас юу бодож байгааг би мэдэхгүй. Ойр бас холбогдоогүй хуудсан байна. Гэтэ уран бүтээлийн саналууд бол их байгаа. А манай Төмөн үлзээгээд дуучин маань байдаг шүү дээ. Тий. Төмөн үлзээ маань бас их өөрхөн бадмагч ингээд би таныг яаж дамжих вэ? Хоёулаа уран бүтээл хийх үү гэсэн бас санал тавьсан ба. Тэгээд би тэр бас би бас дотроо Төмөн үлзээдэг ямар дуудаа болчвол бас болох юм бол гэж бодоод явж байна. За цаасан шоу гэд энэ төслийг одоо хэрэгжүүлэхэд танд бэрхшээл байна уу? Одоо саад байна уу? Юу болох вэ? Ер нь одоо энэ цаасан шоу төслийн маань би одоо ингээд энэ 140 30 гэсэн нэвтрүүлгээрээ ч гэсэн нэлээд тодорхой танилцуулаад явчихна. Тэгэд энийг бас төр засаг руугаач оруулъя гэсэн юм байгаа. Тэгээд бас дэмжих байлгүй дээ. Энэ маань болохоор ерөөсө зүүн хойд Азийн 6 орны яг өөртөө адил төстэй юм уран бүтээлчдийг хамруулад тэгээ уран бүтээлч хүмүүс ч нэг дуу хоолойгоо ингээд арт түмэндээ өргөхөд бас нэг арай илүү байдаг шүү дээ. Тэр утгаар нь яг ийм улсуудтайгаа нийлээд хамт уран бүтээл хийгээд тэг инх тайван эрүүл мэнд одоо юу гэдэг энийг уриалсан юм төсөл байхгүй юу? Энэ дотор хайрл гэдэг юм чинь дотор яваад байгаа бас л нөгөө нийгмийн хандлагыг Азийн одоо тэр Оросд юм уу тэр Солонгост юм уу тэр хүмүүстэй яаж ханддаг юм байна гэсэн ингээд юугаа солилцсон шүү дээ. Одоо туршлагаа солилцоод ямар байдаг гэдэг нийгэмдээ яаж ханддаг юм бэ? Нийгэм нь яаж ханддаг юм бэ? Энэ хүмүүс нийгэм рүү орж чаддаг юм уу үгүй юм уу? Манай Монгол шиг бүр ингэж орхигдсон байдаг газар бас байдаг юм уу гэдэг ийм маягаар энэ маань явах гэж байгаа. Тэгээд 6 орноороо энэ дуучтайгаа бас нэг дуулаад хамтарч тэгээд тэрийг энэ 6 орноороо дамжаад ингээд инх тайвныг уриалаад. Та ер нь тэгээд энэ бусад орн руу хандаж үзв үү? Ерөнхийдөө Япон руу хандаад нэг дууч олдсон байгаа. Гэхдээ бас сонголт байлаа. Оросд ч байдаг юм байна. Ерөнхийдөө энэ дуучтай ингээд судлаад л яваад байгаа. Нөгөө цаасан шоу төсөл маань одоогор болохоор нөгөө ажил хэрэг болж дөнгөж эхэлж байгаа болохоор энийг бас 2 жилийн хугацаанд явагдах төсөл юм байгаа шүү дээ. Тэгэхээр төр засгийн зүгээс ер нь дэмжиж гин үү? Та энэ улс төрчид төрийнхөнтэй уулзаж үзв үү? Гэхдээ дэмжидүү шүү дээ. Тэгэл нэг сонгуул болох гэхээр л нэг сони яриал цаасан малгай өмсгөл ингээл нөгөөтгөнд нь хууртан чигтэйхэн тэгэл яг ингээл эргэл эднэр эрх мэдлийн хүрээнд очиж байгаа. Ер нь намаагч гэлтгүй ингээ өмсөн ч гэсэн хардггүй л ингээл орхичдаг л юм зантай хүмүүс шүү дээ. Энийг л бас жоохон орхичуул зүгээр юм болов гэж боддог шүү дээ. Нийгмийн хөдөлмөр хамгааллын яамны сайд дээр та орж үзв үү? Одоо л орондоо хүлээж авах гэж найдаж байна. Номтой 2 сайд тийм ээ. Номтой 2 сайд дээр. Одоо л энийг орно. Энэ бэлэн ингээд тодорхой танилцуулаад өгөхөр бас хүн бас төр засгийнх маань бас дэмжих байх гэж ойлгож байгаа. Тэр 94 онд яг юу болсон юм бэ? Та тэр тухай ярьж болох уу? Ослын тухай юу? 94 оны осол тийм. Хөдөө жолооч байсан л гэж би сонссон л доо. Хөдөө орон нутгийн зам л да одоо баруун хараагийн замд юм байна. Тархан явах замд. Нэг замаараа тэр машин тухайд нэг ачааны машин дээр нэг хүүхдүүд суугаад явчихдаг байсан шүү дээ. Тийм. Тэр үеийн л хүүхдийн нэг юм би чинь. Тэгээд ачааны машин дээр суудсан байсан. Замд нөгөө машин маань нэг жижигхэн шаварч суусан юм. Тэгтэл жолооч минь найруулдаг спирт гэж нэг айх тэр юм гаргаж ирээ найруулад уугаад. Жолооч нь үү? Тийм жолооч нь. Тэгээд би бас тухайд шаардлага тавьж л байсан л да. Машин мэрж байгаа та болж байгаа юм уу гэсэн намайг болохоор жаа хүүхд болохоор ингээл байгаа байхгүй. Чамд хамаагүй өөрийгөө мэдчихээн гэдгсэн. Тэр цаашгаа ерөөсөө яваал дөнгөж хөдөлж яваал нэг 5 минут болсон уу юу машин маань онголтоод тэгэд би шийдэгдээд машинд ороо нуруугаар таруулсан. Тэгээ нуруу носны гэмтэлтэй. Тэгэл ерөөсөө тэр жолоочийн дээр 2 секундын тэр хариуцлагагүй. Одоо энэ жолооч гэдэг чинь хүн болгон бараг машин барьдаг болсон болохоор мэрэгжил гэж ерөөсөө үзэхгүй шүү дээ. Би бас замын цагдаагийн газартаа хамтарч ажиллаж байгаа. Одоо хөл гарал эзэнгээр олгохгүй. Хүний эрүүл мэнд одоо эд эрхтэн гэдэг юм ерөөсөө эзэж лизингээр ч юм уу ямар нэгэн мөнгө төрөөр худалдаж авч болдог. Яг л байглаас заяасан тэр эд эрхтэн бол эргэж эзэж сэргдэг юм байна шүү дээ.
Би одоо 22 жил болоход ер нь нөгөө буугаар ингээд сэжүүлээ бодулсан янт шиг юм болчиход байгаа шүү дээ. Энд тэндгүү ингээд шарах сорог байсан. Одоо бол идгсэн л дээ. Эхнээсээ идгээл тэгэл одоо ингээд жил явах тусам нас явах тусам л өвддөг нөх болж юм. Тэгэхээр ерөөсөө энэ 2 секундын энэ их гайхтрыг хариуцлагаа ухамсарлаагүй тэр одоо сэрэмж алдснаас болж энэ ард нь ямар олон хүмүүс охироод байна. Таны хэмжээнд байна гэдэг байгаа шүү дээ ерөөсөө. Энийг ерөөсөө ил гаргаж тавихгүй гэсэн шиг. Согтуугаар машин барьж байгаа л маш их байгаа. Тийм. Согтуугаар машин барьж байгаа хүмүүсийг бол ерөөсөө л яадаг юм байгаа бүр насаар нь жолоо барих эрхгүй болгох хэрэгтэй. Би бол энийг хатуу ингэж бодоод байгаа юм. Би жолооч байгаа учирсан л да. Гэхдээ бусад хүмүүс маань одоо надтай адилхан хүнийг ийм битгий болгосон. Олон ээжийг битгий уйлуулсан. Олон хүүхдүүд битгий уйлуулсан. Энд чинь 8 насын аваад явчихж байгаа чинь байгаа. Насаар нэгдсэн чинь байгаа. Тийм үстэй тийм болохоор энэ эднэрт бол маш том хариуцлагыг ногдуулж явах хэрэгтэй гэж би бас нэг санал асуулга явуулсан байгаа. Тийм байл. Тийм ер нь тэгээ машин нь бол яадаг юм бүр 3-6 сараар бүр журамдаад хураагаад өндөр торгуулна бодвол. Ингэж хүмүүс зочоо авах гэдэг. Тэгэхгүй бол дахин ингээл энэ үзэгдэл чинь гарсаар л байгаа юм чи. Ерөөсөө хүмүүс ойлгохгүй шүү дээ. 4,000 хэдэн зуун хүмүүс нэ. Мэдгүй. Тийм. Ирэх асуулж байна ч тийм ч бүр аимшигтай байна. Тэрний дотор чинь яг хаа үнэхээр ингээд аяйгуу том эрсдлүүд байгаа. Хүний эрүүл мэнд 8 нас байна. Бүр байх гэхэд ид хөрөнгө асуудал гарч ирсэн. Энийг л ойлгохгүй байгаа байхгүй. Та жолоочоо уучлалцсан тийм үү? Тэгэхээр жолооч чинь таны тэр уучлалыг олж харж тань дээр эрг дахиж ирсэн үү? Үгүй шүү дээ. Манай жолооч чинь тэгэл тойдоо би яг хаа насаараа ингээд тэрэгцэрч суушна гэж бодоагүй. Би босч байгаа болчих байх гэсэн бодлоор л яваад байсан л да. Тэгээ гомдлгүй гэлцээ. Хүнийг хохироод яах вэ? Гомдлгүй гэж хэлсэн. Тэгээд нэг жил 8 сарын тэнцээ аваад тэгсэн тэр постн дээр хүмүүс тэгтээ тэр хүн чинь шоронд суусан юм чинь ингээд бас нэг ганц нэг хүнээс тийм гарч ирсэн. Ерөөсөө одоо ингээд хандаад хэлэхэд телевизээр дамжуулаад ингээд хэлэхэд тэр хүн бол нэг ч хоног шоронд суугаагүй. Суулгаагүй, хүний мууг үзээгүй. Та гомдлгүй гэдээ явуулсан юм уу? Гомдлгүй гэж хэлсэн шүү дээ. Хөл дээрээ босчноо, болчноо. Тэгээд нэг 600 хэдэн мянган төгрөгийн эмчилгээний зардал гарч ирсэн. Тухайн үед бас их мөнгө л дээ тэр. Тэгсэн чинь надаа бараа өгч ирсэн байхгүй юу? Ямар бараа? Авжуур, шүүп мүп гэх. Тэгээ нөгөөтг нь нөгөө хэлж чадахгүй аваад тэгээ царсан ч юм байхгүй. Тэгэл тараагаалуу тайсан битгүү тэгэл алга болсон. Тиймэрхүү байдлаар намайг аргалчаад ер нь алга болсон л хүн л дээ. Гэхдээ яг хүн л юм би чинь тэр хүн бас нэг хүнийг насаар нэм болгоцсон зүрхэнд нь шар бас хурдаг л байлгүй дээ. Тэгэхээр одоо тэр хүн өөрийгөө чөлөөлөө. Би бол инх төвшөө тань ингээд өршөөсөө уучлсан. Би таны талаар одоо ямар нэгэн гомдол, ямар нэг юу болж би хойноос ч хөөцөлдөж яваагүй, явахчгүй. Хойш хойстой харин сургамжтай, хариуцлагатай байгаарай л гэдгийг л хэлэх гээд байгаа юм л та. Тэр жолооч уг нь харуул их зүгээр юм байна да. Би тэгж хараад одоо мэдчил байгаа хта тэг хүн юм би чинь бас хүнийг насаар нэм болгоно гэдэг бол бас л тийм хүнд их дотор нь бас нэгэн бугалж явдаг л байх л та. Тэгэд тэрнээсээ өөрийгөө чөлөөлчөрөөл гэдэг юм л та би. Мэдээж тэгэд өөр хүүхэд ах トゥ нар одоо ирээдүйн хоочтой би нэг хүнийг ийм болгоцсон шүү гэ насаараа гимшиж явдаг юм аа. Та нар ингэж болохгүй шүү гэдгийг бас сануулж анхааруулж яваасаа гэж би хүсэж байгаа. Та саяхан нэг мотолтой тэрэгцэртэй болохын тулд 3,000 төгрөгийн нэг челленж зарласан байсан шүү дээ. Юу гэлээ 2,000 хүн 3,000 төгрөг өгчих юм бол гой тэрэгцэртэй мотортой өөрөө явдаг тэрэгцэртэй болох нэ. Тэр санаа маань болохоор ингэсэн юм аа. Нөгөө 500 төгрөгийн челленж гээд нэг 150,000 хүн нийлээд нэгээ байртаа олгоё гэх нэг челленж эхэлчихэд яваад байсан шүү дээ. Тийм. Тэрийг уншиж байгаад би зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө фэйсбુક дээр бичсэн юм л да. Одоо энэ мотор тэрэг тийм үү? Тийм энийг би маш их судалсан байгаа. Бүр задаргааг нь хүртэл оруулсан байгаа. Тэгээ одоо энэ бол уг нь өөрт их зовлонгүй юм байна тий. Тийм тэгээ манайч нөгөө гэрийн хороолт амьдэрдэг болохоор энэ дуу нэг тийм бандар их хөөрхөн байгаа зү. Гэр хороолт бол хэл зүгээр идэв энэ да. Тийм. Энийг унаад тавих гээд өөрөө бие дагаа яваад байвалс надад их гоё санагдаад тэгээд одоо юу гэдгийг бас сайхан сэтгэлтэй ш манай одоо монголчууд маань найз нөхөд одоо намайг таних хүмүүс танихгүй хүмүүс гэж зөндөл хүмүүс тусалж ил байна л да. Тийм. Тэгээд ямар нэгэн буруугаар ойлгохгүй болов би 23 дахь жилдээ би дандаа хүний тусламжтай. Сая ингэж студ руу орж ирэхэд 2 3 хүн ингэж
энэ тэндээс мөн өргөж гаргаж ирж байгаа шүү дээ. Энэ утгаараа бас намайг дагаад энэ байгаад байгаа хүмүүс бас жоохон хөнгөлөөд өөрөө ч гэсэн бие таагаад ингээ явах бол баг одоо сүүлийн үед зүудэлж хамж штэ. Хурдхан шиг юм тэрэгэнцэртэй болчихсон гэд би өвөл явж байгаад ийм тэрэгэнцэртэй нэг юм ихтэй таарлцсан. Тэгэл үс тэрнээс хойш бодлоос гарахаа хэлсэн. Тэгээ Энэ үнэтэй юу? энэ одоо Монгол мөнгөөр бол би бол 6 сая гэж тавьсан баа. Нэг замын зардал марталтааны 7 сая төгөх юм бэл. Гэтэ маш сайн үзүүлэлтүүдийн үзсэн аюу сайн хэрэглээл л дээ. Тэгээд аюу олон тэрэн дундаас харж чад би энийг сонгоцсон. Тэгээд ер нь хандив хэр ирж байна. Хандив яг хүмүүс боломжоор явуулж байна. Яг л би нөгөө 3000 зарласан бол 3000 ч явуулж байна. Бүр тэрнээс илүү ч явуулж байна. Тийм тэгээ яг хуу дансандаа нөгөөд мөнгө хадгалал хаалгалтай. Тийм одоогор бол нэг 600 мянган төгрөг цугларсан байна. 6 сая төгрөг 10% цугларчлаа шүү гэж баярлалаа сууж байгаа шүү дээ. Танд гаргасан CD байдгүй. За ста CD гаргаагүй би. Ер нь бол CD гаргачих хэмжээний дуунууд бол уран бүтээлүүд бол байгаа. Гэхдээ яагаад ч юм би ерөөсөө CD гаргая гэж зориог юм бэлээ. Бас л нөгөө санхүүгийн асуудалтай холбоотой байх та. Нөгөөдг нь л болж өгөхгүй болол өөрх юм хойш нь тавиал яваад байхгүй юу? Та энэ тэрэгэн дээр 10 жил явсан гэж үнэн үү? Тийм. 2006 онд би Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо гэж байдаг. Тэр холбооны би соёл урлагийн албыг хариуцдаг юм л да. Одоо ч гэсэн тэрийг хариуцаа явж л байгаа. Тэгээд үндэсний холбооноос мань нөгөө Батэрдэнтэй дуусан дуу маань маш их хүмүүст хүрээд тэгээд энэ тэргийг ганц нүүр царайд өгөөд энэ Америк тэрэг байхгүй аюулгүй. Тэгээд одоо энэний ингээл суудл муудлын ингээд солиол ингээд сэлбэл янзлал унаа яваад идэх. Энэ ямар ч хаалгаар очдог их төмөр сайтай. Тийм болох нь ингээл 10 жил ажиллаа штэ тий. Манай Монголд ингээд ийм тэрэгэнцэртэй хүн явхад ийм зориултын зам мам их муутай тий, шат зам лифт одоо бас хайрцангуй их гайгүй болсон. Одоо намайг тэр анх осолд орж явах үед эхний 10 жилд бол мөн хэцүү байсан шүү. Одоо сүүлд бас л их гайгүй болж байна. Тэгтэл энэ нөгөө зарим нэг байгууллагууд нөгөө нэр төдий бас нэг тийм налуу зам юм хийгээд байгаа. Нөгөөх нь орох гэхээр ийм өксөр юмруу чинь бүр би байтугай намайг 2 3 хүн түрээд ч гарахааргүй тийм зам зөндөө. Тэгэхээр энэ дээр бас жоохон анхаарч хэрэгтэй. Тэр замын чинь тий. Тэр замыг ч мөргөд холоос ингэж наалуулж ингэж явдаг юм байна шүү дээ. Гэтэл манайхаа яг нөгөө нэг цаанаас нэрсэн шаардлагыг бодоол нөгөө юуны нүдийг гурлаар орно гэдэг лээ. Ийшгэл юм хийгээд байгаа шүү дээ тий. Жохон формалдаа л байна. Тийм формалдаа л. Гэтэ бас нэг үе бодвол бас мэрсэр хийгээд байгаа юм тий. Хийгээд байгаа. Одоо номин констракшн гэсэн юм аюу гой замд бол. Ороход аюу би ч өөр ингээ гараад орж байгаа. Яг тийм стандартын дагуу хийх юм билээ. Бүр холоос ингээ явуулсан байгаа юм чинь. Жорж үтсэн л хата тий. Үзэлгүй яг уу. Тэгэл харж илаа. Тийм. Гэр оролтын нөхцөлд бол ер нь хэцүү шүү дээ. Ер нь энтэйгээ би ингээ явна гэдэг бол байхгүй. Гэр оролт яаж явах вэ гэж. Би ч өөрөө одоо гэр оролт насаараа амьдарч шүү дээ. Одоо тэгээд яг хөө гэр осолд ороод ингэж өгөөсөн бол тэгээд арай нэг ондоол авах байсан билгүй. Тэгээд ийм болцсон юм чинь надад бол ингээ өдөр болго ажил хийгээд явхад бас айгүй хүндрэлтэй. Нэг тогтмол цалин авахгүй улсаас өгдөг. Одоо сүүлдээ 140 мянга болсон болохоос эн чинь бүр 100000-аас эхэлсэн шүү дээ. 2500-аас ч үлээ. Тэгэл эн чинь хөөх юм өссөөр айгүй баярлуулаад байгаа 140 мянга болчиход байгаа байхгүй. Гэтэл нөгөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ маань 240 мянга болчихлоо шүү дээ. Гэтэл энэ хүмүүсээ хүчээр та нарын 140 мянган төгрөөр амьдрч чадвал чадахгүй бол тэгээд. Энэ талаар ер нь санал өгсөн үү? Одоо л би энэ нэвтрүүлгээрээ хийх гээд байна л да. Энэ нэвтрүүлгээрээ яг л үнэн бодиттой. Тэр 140 мянган төгрөгийг одоо би 1 сар бариад хүргэндээ яаж хийж чад хүргэнэ. Бүр бариад. Одоо надад тусалд дэмждэг миний ах дүү нар гэр орныхан маань байхгүй бол бадам цэцгэн гэдэг хүн ер нь оршин тогтоход ер нь аюу хэцүү. Альгүй үлсөөд үгцэн ч юм уу аюу турхаа хэцүү ер нь аюу хэцүү л байгаа. Тэгээд эднэр маань байж байгаа тулдаа би үзээ зэрэгтэй яваад бас их олон найз нөхдөй маань дэмжлэг байна. Энэ хүрэл байгаа. Энэ байхгүй хүмүүс нь яах болох вэ? Хэцүү шүү дээ. Хэцүү тий. Тэгээд яг би миний ээж намайг осолд ороход яг миний үеийн эмэгтэй байсан залуу. Би тийм залуу ээжтэй байсан бол таасан гэд үтийг хүртэл бас их сайхан асруулаад халамжлуулаад ээжээсээ заавар зөвлөгөөг нь аваад ингээд явцсан ба шүү дээ. Гэтэл аягүй хөгшин настай ээжтэй
нэг охин бас миний хажууд явчихсан тухайн үед тасалд орсон. Ээж нь бүр тал гарч гисэн өөр юм. Нэг хөлийн ч өргөжтэй хэлгүй. Тэгээ сүүлд нь сонсож явах нэг утааг өнгөрцөн байна. Энэ утгаараа. Тэгэхээр ерөөсөө одоо Европын орн руу хөгжилтэй газар болохоор ийм хүмүүсээр аюу их дийдэлтэй юм шүү дээ. Цаанаас нь байр сав асрагчийн хүртэл гаргаад өгч чинь. Тийм. Гэтэл одоо бас нэг жишээ байгаа юм. Намайг би ч одоо ганцаараа л ингээд яваад байгаа юм биш шүү дээ. Би чинь дандаа хүндэд тусламжтай. Тэгэхэд намайг харж байгаа асарж байгаа хүн ажил хийх, тогтмол ажил хийх ямарч боломжгүй болчихдог. Гэтэл тэр хүнд асаргааны мөнгөг сараас сард улсаас 64 мянган төгрөг өгч. Юу гэсэн үг вэ? Тийм үстэй. Одоо 64 тэр улсаас нь асрагч гаргаад өгдөг юм бол аль нэг гэр бүлийнх нь хүн тэр хүнийг асраад тэр хөдөлмөрийн хэмжээний доод хэмжээ 240 мянган төгрөг өгчөөч яа болдгоо. Би бас ингэж дуугаад байгаа байхгүй тийм. Энд чи ажил хийж штэ. Нэг хүнийг эрүүл саруул байх одоо амьдрах нөхцөлийн хангаад нэг хажууд байна. Тэгэхэд яа тэр хүнийг 64 мянган төгрөгөөр хүнлээд байгаа. Тийм. Тэгэхээр бас томчууд минь сонсоорой. Тийм. Энийг бас бодолцооч яас их бодлогогүй айгу ямар хариуцлагагүй төр засаггүй гэж би бас хэлээд байгаа байхгүй юу. Одоо надад бол хэлэх ярих ирэх биш дээ би чинь. Үндсэн хуулинд яаснаар одоо загцснаар би чинь тийм эрхтэй хүн гэж бодоод байгаа юм. Одоо бас хүмүүс маань ч гэсэн дуурч эхлэх хэрэгтэй. Энэ хүнд амьдралаа хэдий болтол нууж явах юм. Өсчл байгаа шүү дээ хэмтд. Зовжл байгаа шүү дээ. Юм хаанаач хүрэхгүй хэцүү л байгаа шүү дээ. Энийг аягүй бодолцож үзэх хэрэгтэй. Тэр 140 мянга 240 болгоод тэр асарж байгаа үнэ бас 240 болгож байгаа. Тэгвэл энэ хүн чинь арай гайгүй амьдраад эхэлнэ. Тэгээд улс нь тэр ажилд төрөлдөө авдгүй мө нийгэм лүгээ хотгуулахгүй гэж бодоод байгаа бол тэгээд тэрийг хангамжаа сайжруулах гэж болно. Цөөхөн шүү дээ. Ямар ингээд аягүй олон сая хүмүүс ингээд хөгжлийн мэргэжилтэй байгаад байгаа шүү дээ. Ер нь хэдэн хүн байд юм бэ? Ерөөсөө нийт тоогоороо 101 мянга гэж яриад байгаа шүү дээ одоо. Тэн дунд чинь харааны бэрхшээлтэй. Харааны бэрхшээлтэй бүх хүмүүсээ нийлүүлээд юм уу тий? Үгүй тийм ингээд ерөөсөө бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс л 101 кг-ийн тоон жоохон хэлбэлзээд байт юм аа. Алтан бустай алтан тоо гэдэг ингээд 101-ээс нэг 108 мянга хооронд л байгаа. Тэрэгцэртэй хүмүүсийн дунд чинь бас цөөхөн шүү дээ. Тэгэхээр тий. Тийм. Тэгэхээр энэ хин хитэн хүмүүсээ яг хуу хэл нэг сонсголын бэрхшээлтэй хүмүүс чинь бас ажил хийгээд иж болдог. Тэгтэл яг ингээд суудсан хүмүүс бол ажил хийхэд бас хэцүү. Тэгэхээр энэ цөөхөн хүндээ цөөхөн монголчууд анхаарал тавьчихад яах болох вэ гэж тийм үстэй. Манай энэ нийгмийн хамгааллын тухай хуулинд дээ шүү дээ. Одоо ингээд орон байраар хангаж болох тухай заалт байдаг гинэ. Энэ талаар та ер нь судалж үзв үү? Хамд уу? Үгүй тэгээ тэр нэг түрээсийн байр гэдэг нэг юм яриад байгаа юм. За тэгсэн чинь тэр түрээсийн байранд чинь бол бид нар одоо ингээ орох гэхээр нөгөө халамжийн мөнгө нь түрээсэндээ хийж өгөхгүй болохоор болцлыг хангах болчихж байгаа байхгүй. Халамжийн нөхдөцч. Тийш шүү дээ. Тэгээд нэг сонин түрээсийн байр эдрийг харж үзээд байгаа юм байна. Айгу сони юм яриад яваад байгаа байхгүй. Халамжийн мөнгөө бүтнээр нөгөөд ч хүрэхгүй байсан түрээсэндээ тийм үү? Хүрэхгүй байсан баха. Би тэрийг бас харж байсан юм байна. Тэг тоо сайн санаанд орж ирэхгүй шүү. Тэр чинь халамжийн мөнгөө бүтнээр нөгөөд за бүр халамжийн мөнгөө өгчөө тэгээд нөгөө хүн чи өөр юугаар амьдрах болчих. Тийш. Тэгээд нөгөө болцлыг хангахгүй болчих байгаа байхгүй. Халамжийн зээл гэж байдгүй. Бас аягүй нийттэй. Тийм үү? Би нотны тийм зээл гэж байдгүй шүү дээ. Энэ мөнгөний чимээр 15-наас 20-ны хооронд чүүтэж чаддаг гэдэг. Тэгээ яадаг вэ гэхэд би нотны нэг бас л нэг мөнгөний асуудал гаргаад хүний амьдрал юм тохиолддог шүү дээ. Тэгээ нэг зээл авах гээд халамжаагаад удаач гуугаадсан чинь. Гэхдээ энэ хүмүүс чи аягүй хэцүү шүү дээ. 3 сар л өгөөл жил мэлээр аягүй хэцүү шүү дээ. Бараг цаад хүмүүс нь энэ хүмүүс чи аягүй найдвар хүмүүс шүү дээ. Өгчин шүү дээ. Тэгээ зээл аваад өгчүүлэх юм гэж хэлээд шүү дээ. Надад бүр аягүй муухай сонсогдчихэв. Тэгээ би гидэн өдлөд аваагүй л дээ. Тэгээ яваад гисэн. Тэр одоо яаж ямар муухай хэлж байна гэж бодоод тэгээ яваад гисэн. За та бүхэн ярьцлага төр завсарлах хэрэгтэй болсон. Тэгээ дахиад үргэлж байна. Тэрмийн зорилгын төлөө үргэлж завгүй ажилладаг. Бүтээл нь бидэнд баяр баясгал хөгжлийг авчирдаг. Шинэлэг бүхэн шин мэдрэмжийг бидэнд өгдөг. Аз жаргал
дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Амжилттай ажиллах орчныг бий болгоно. Сайн санаа таны орчин бид бүтээн. За, цензургүй яриа нэвтрүүлэг үргэлжилж байгаа. За, тэгэхээр та бол дуучин хүн. Тэгэхээр дуучин хүн ер нь ингээд юм хумаа хийж явахдаа ч юм уу ер нь байж явахдаа аманд ингээд савл ийл орж ирээд идэг дуу байдаг л байлгүй дээ. Байдаг шүү дээ. Ямар дуу байна те нэ? Өө тэгээд янз дуу. Заримдаа бол ингээд өглөө сэрэнгүүтлээ нэг дуу сонсчихдээ шүү дээ. Тэрийг өдөржингөө аялаа авчихдээ. Тэгээ ихэвчлэн яг хаа айгуу сонин дуу аялд юм аа би ч. Тэгээ ээжийн тухайч аялна. Тэгээ ер нь сүүлийн үед тэр нэг өн мөнх их орныг аялдаг болчиход байгаа юм даа мэлээ. Явааддаг болчиход байгаа. Та ер нь дуэт дуучнаар ямар дуучинтай дуулж үзхийнсэн гэж боддог вэ? Би одоо хамтран уран бүтээл хийж байгаа Инх болд гэж дуучин бол байгаа. Тий. Инх болдтойгоо одоо 2009 оноос байна уу? 10 оноос байна. Уран бүтээл хамтарч хийгээд эхэлсэн мэт. Ер нь их хамтарч дуулах дуучнаа тэрнтэй юмтэй дуулчих юмсан гэж нэг бодоод ах юм бол алга. Яг уран бүтээлч тоорондоо цогцоод хоёулаа нэг юм уран бүтээл хийчихвэл яасан юм бэ гэх юм бол би бэлэн л байгаа тий. Тэгээ ер нь тэгээд олон уран бүтээлчтэй бас хамтарч ажиллах тусмаа сайхан шүү дээ тий. Тэгэлгүй яах вэ? Ер нь ямар сэдвийн дуу дуулах юмсан гэж боддог бай. Дуучин хүн жишээ за би нэг тийм л дуу дуулчвал сайхан байна да гэж бодож явдаг юм байна. Ямар сэдвийн дуу. Би одоо энэ сүүлийн үед тэр өн мөх их орныг нэг дуулж үзэх юмсан гэж бодоод байгаа шүү дээ. Яг ч надад тэр аялгаа тэр таалагдаад тэгвэл Холланд манд тохиродж байгаа шиг санагдаад тэрийг нэг дуулж үзчих юмсан гэж бодоод байгаа. Тэгээд ер нь бол их л гоё өвгтэй, ерөөсөө дуу гэдэг чинь өвгнээс бас байдаг. Их гоё өвгтэй, хүнд ингээ шууд хүрцтэй. Янз бүрийн тийм нэг амар фантастик юм баггүй тий. Тийм дуу байвал за их орон ээж янз бүрийн сэдвтэй дуу дуулж нүүдүүлж. Нэг тийм актер сонголт байхгүй. Тэгээд юу маань би одоо 3 жилийн өмнө нэг нүдний хараа муутсан байгааз. Нүдний хараа муутаад би нэг өвөр Монгол руу хагалгаанд явж ирсэн. Тэгэхэд одоо надад өвөр Монголын одоо энэ хар харцыг бичсэн. Насан гэж тэр өвөр Монголын одон телевизийн их алдартай сэтгүүлч яриад актер тийм яруу хэрэгч хүн байт юм байл дээ. Тэр хүмүүс надад энэ чин харийн өвчл гэж юм дууны шүлэг бэлгэлсэн байна. За Монголын дооч ирлээ гэдэг ингээд бас өөрөө чинь бас асар өндөр том мэдлэгтэй хүн байл шүү дээ. Аюу зөв ярьдаг тийм. Тэгээ тэр хүмүүс ийм дуу бэлгэлж ирсэн. Тэгэл одоо тол нөгөөдгөө хийж чадаагүй л ингээд явж байна. Аян хин зохиох юм. Аян бол би ерөөхдөө сэр одтой ярьсан байгаа. Сэр одтой яриад би нэг ийм шүлэгтэй ирлээ. Нэг аядангийн ингээд хийгээд өгөх боломж байна уу гэсэн байгаа. Тэгээ сэр од маань хийж өгч болно. Холбогдорой гэсэн байгаа. Тийм. Одоо энийг сүүлийн үед бас хөөцөлтөд яваад байгаа. Гой хөхтэй юу? Энэ гой хөхтэй. Ер нь жоохон юу өвөр мүц. Одоо жишээ нь би нэг бүр захиалж ингэж бичүүлсэн. Игнэшгүй сайхан чинь гэдэг. Энийг ерөөсөө эмэгтэй нэн мөрийг л дуулах юм. Тэгээд хоёр дахь мөрийг эргэлэндээ наландаа хажууд чинь гэдэг. Тэгээд эргэшгүй бодол минь эрэндээ санандаа чамаа гэдэг. Айгүй гоё хөвгтэй доо. Энийг л бас нэг амьдруулад гоё дуу болгочих юмсан гээд энийг ингээд нэг бараал хэдэн компани талга тогшоол явчихин да. Энийг нэг уран бүтээл болгоод өгөх тустай. Хинтэд бол зүгээр бол инх болттой юу? За энийг бол яг тэр энэ гэсэн юм бол байхгүй. Ямар ч эрэгтэй хүнтэй дуулах юм бэлээ. Дүгэт дөө. Яг л тэрнтэй юмтэй гэсэн юм алга. Инх болттойгооч дуулчих юм өөрсдөө ч тавьж болно л да. Энэ бол уран бүтээл хөдөлгөөлөлттэй асуудал. Заавал гэж баригдах юм бол байхгүй гэж бодож байгаа. Та ер нь жүжигчин болох хүсэл мөрөөдлөө бүр хаяг үзтээ. Одоо тэгээ тэрэгцтэй жүжигчин байдаг гэж. Тийм дүр байж болно шүү дээ. Тийм. Тийм дүр байж болно. Гэхдээ би нэг дүрээс жоохон татгалцсан. Одоогоос 10 жилийн өмнө юм уу та.
Намайг киноны гол дүр тоглооч игээд амьдрах сайхан гэдэг кино. Тэр кино сүлдээ хийгдсэн байсан. Өмнө говьсны тэрхэн цэртэй авах хийж тоглосон байсан. Тэгээ энэ зохиол маань надад зориулагдаж бичигдээд Наран цэцэг гэдэг зохиолч, найруулагч нэг эмэгтэй гэдэг. Одоо хуулийн цаг магийг хийгээд идэв байсан да. За. Тийм. Тэр эмэгтэй намайг багаас нь мэдэх гэж байдгийг. Тийм. Тэр ихч маань надад зориулдаг нэг зохиол бичээд. Тэгээд тэрэндээ намайг тоглол гэдэг. Тэгтэл яг тэр үеэр би өөртөө ч бүр 10 хэдэн жилийн өмнөх юм байна. Яг нэг Бат Эрдэнэтэй хамт тулаад дууны ажил нэг дууны өөр ингээд орцсон. Тэг ингээд самгардаад хэдэн жишээ явахад бас ингээд дуулах гэдэг амуу жүжиглэх гэдэг амуу гэдэг тодорхойлохын тулд би тэр киног орхисон юм байна. Тэгээд өөр хүн тоглуулж байгаа гэдэг орхисон. Бас тийм санаа ирж байсан. Эхлээд 2-3 сцен авахгүйла явцсан байж байгаа. Тэгээд тэр киног орхичихсан. Тэг яг одоо эргээ бодох тоолчдаг ч байж юу гэж бас бодож л байгаа л та. Гэхдээ драмын жүжиг ч юм уу дахиад өөр санал ирж болно шүү. Эсвэл та өөрөө биччих болно тийм үү? Бас нэг нууц задлахад одоо миний амьдралын 23 жилийн энэ бодит түүхийг харуулсан бас нэг цуврал сериал маягийн эхэлсэн байгаа шүү. Явж байгаа. Тийм. Бичээд эхэлсэн байгаа гэсэн. Та өөрөө бичиж байгаа юу? Би одоо өөрөө хийж байгаа. Нэг юм ингээл ноорглол хүнээр хянуулаад ингээл эхэлсэн байгаа. Тэр жоохон утга байхаа гэхдээ болно. Их гоё зохиол бичиж. Миний одоо миний бага наснаас эхлээл өдийг хүртэл явчих. Тийм зохиол бичигдээд эхэлсэн байна. Та түрүүчийнхаа нөгөө нэвтрүүлгийг аль нэг телевизтэй яриа хэлцээр хийж амжаагүй байгаа гэдсэн шүү дээ. Яг тохироогүй байгаа гэдсэн. Тийм 2-3 телевизтэй ярилцаад байгаа. Гэхдээ бас нэг нөгөө нэвтрүүлгийн маань нөгөө жанрыг бодит биш шоу болгох гээд ч юм уу нэг өөртөө санааг нэмгэсэн санал орж ирэхээр бас жоохон татгалзчихад байгаа юм. Тэгээ жоохон эргэлзээтэй байгаа. Яг миний бодож байгаагаар хийе гэх юм бол бодит байх хэрэгтэй. Тийм, бодит байх хэрэгтэй хамгийн гол нь. Энд ерөөсөө ямар нэгэн чимэг тийм жүжиг. Тийм. Хүнд гоё харагдах юмсан гэж хичээсэн. Ийм юм бол байхгүй. Зөвхөн л яг бодит. Энэ 140 мянган төгрөгийг барайл энэ хүн сар хүрэх нь үү, хүрэхгүй байна уу? Хэд хоноод энэ мөнгөнд дуусаа тэрнээс цаашгаа энэ хүн тэр сарын дотор яаж өөрийгөө харгалж амьдрах нь гэдгийг л харуулах гэдэг юм нэвтрүүлэг байхгүй. Хэрвээ та ямар нэгэн телевизтэй тохироогүй бол манай телевиз бас энэ дүү талгааны хэд бэлэн байгаа байх гэж би бодож байна. Тэг болно шүү дээ. Нэрээ танаа телевизтэй бол бас яриа тий. Тий. Ер нь юугаа орхи би. Тий. За энд нэг танилцуулга байгаад байна. Энэ ямар ч танилцуулга вэ? Энэ одоо тэгээ цаасан шоу төслийн маань хүрээнд манай төслийн маань бичсэн Батболд гэж залуу байгаа. Тэгээ тэр мал ингээл මේ танилцуулгыг хичээл энэ дэмжих компаниуд энэ тэнд орохоор нэг юм яттай. За Бадам цэцэг гэж нэг иймэрхүү юм хийсэн юм би. Ийм дуудулсан ийм тахалт юунд орж исэн ч гэдэг юм уу. Ийм найс нөхдөд хүрээлэлтэй ч гэдэг юм уу. Ер нь нэг ийм жижигхэн намайг танилцуулсан жижиг танилцуулга байгаа юм. Тэгээ энийг ингээд тарааж өгж явдаг. Хүсэлттэйг хавсархаж явуулдаг гэсэн үг. Тий. Тэгэхгүй бол одоо энэ мөнгө санхүүгийн асуудал дээр аливаа нэг ажил хийх чинь заавал нөгөө мөнгө шаарддаг. Тэгэхээр бусдын одоо энэ мөнгөтэй хүмүүс манд дэмжиж өгчих юм бол энэ сайхан ажлын манд дэмжиж өгчих юм бол бас ажил маань ч гэсэн бас явцдаг. Урттай явна. Тэгээ цаасан шоу төсөлтөө би одоо хотын захиргаа одоо уран дулаан цаг ирчихэж байгаа болохоор хотын захиргаа нэг орё гэж бодоод байгаа. Надад нэг хаашаа нэг 10 м газар өгөөч гэж болох гэдэг. Энэ нь одоо юу гэсэн үг вэ гэхээр би уучлалын хан гэж нэг юм босгох гээд тэндээ одоо би тухайн үне яг сайхан уучлалаа гэдэг өөрийнхөө гарыг хийгээд тэр юм гоё юм яв шиг тавлгаа шиг ингээд тэн дээр хүмүүс очиж бие биенийг уучлалтай. Тэр маань ингээд удах цусмаа зузаараад тах юм. Тэгээ нэг хавтаа ингээд наагаад л яваад ирэх гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэр маань бүр ингээд хэмжээнд болчлоо гэхэд хүмүүсийн сэтгэлээр очиж хин нэг уучлалтай. Уучлсныхаа дараа тэр хүнд тийм чин сэтгэлээсээ тэр хүнийг хайрладаг. Тэр хүнд гоё одоо юу гэдэг хандлагаа үзүүлдэг. Ийм болчихсон гэж бодоод бас нэг юм хийчих гэж бодоод явдаг шүү дээ. Та энэ уучлалын талаар лекц уншиж байна уу? Лекц уншиг байгаа. Би одоо замын цагтаатай хамтраад энэ согтуугаар жолооч байсан хүмүүст жолоочийн хариуцлага мөнхөл гарал хийсэнгээр олгодгүй. Тэгээд балга архины балга гэсэн ийм 3 юмыг бацаад
лекц базаад лекц уушгаар болж явж байгаа л да. Энэ бас цаас үрээ гэдэг. Цаасан шоу төслийн мөн хүрээнд хийгдэх бас нэг ажил маань. Яагаад цаасан шоу гэж нэрлсэн юм бэ? За цаасан шоуг ер нь бол нөгөө хүмүүс төсөөлөхөөр нөгөө Япон гэл шууд хардаг шүү дээ. Япон охины цаасан шоу. Тийм. Яг нь миний хувьд бол ерөөсөө л энэ чинь нөгөө хүмүүс ингээл цаасан шоу хийгээл тэр охины чинь хэмжээл ингээд хүмүүс аягүй олон хүмүүс тэр хайраар ингээд нэгдсэн байдаг шүү дээ цаасан шоу. Дэлхийд даяар. Тийм. Тэр бэлэгдлийг бол би бас бодолцож үзсэн. Гэхдээ цаасан шоу гэдэг маань Японоос гаралтай юм бол биш юм байна гэдгийг бас би олж мэдсэн. Манай ноён хотогт Данзан Аравжагийн цаасан шоу гэж бас сургаал байт юм байлээ. Цагийн жамыг тодруулагч цаасан шоу. Тий. Энэс бас үүдэлтэй. Ингэж нэрээ өгсөн юм байгаа юм. Их утга учиртай нэр байна тий. Хүмүүст харагдах нь бол шууд нөгөө Японы нөгөө Хирошима тэр охин. Тэр Садоко охины цаасан шоу чинь бас л эрүүл энхийн төв шүү. Тий, эрүүл энхтэй одоо тэр нөгөө цөмийн зэвсэггүй байх тий. Тэр цөмийн зэвсгээс болж ерөөсөө тэр чинь юу штэ. Би одоо ингээд инх тайвныг уриалах гэдэг байна гэдэг энэ төслөөрөө яриад байгаа шүү дээ. Заавал байлж байгаа хүмүүсийг уриалах гэдэг юм биш шүү дээ. Энэ чинь заавал байлж чинь инх тайв уриалдаг юм бол биш байхгүй юу? Ерөөсөө би нэгээ битгий үзье ядаасаа. Ерөөсөө хоёр хүн л хоорондоо үл ойлголцсноос л болж энэ дайн дайжин энэ айх тэр юм чинь гардаг. Хоёр улс хоорондоо ойлголцохгүйгээс манай орон тавчраад цөм хаягдлыг хаях гэдэг гэх жишээтэй. Тэрнээс бол юу ч болох юм бэлээ, дайнч болох юм билүү тийм үстэй. Энэ утгаараа л ерөөсөө би юундээ хандах хандлага зөв болгочих. Маш зөв хандлагатай байх юм бол энэ дайн дайчин гэдэг юм чинь байхгүй болно. Хүний ойлголцол байхгүй болно. Одоо нэг гэр бүлээр ярих юм бол аав ээж хоёрын хоорондоо хэрэлтэй л алалцаалах юм бол тэр гэрт ерөөсөө 50 байдал тогтохгүй үстэй. Тий? Хин нэг гоё уучлаад өгөх юм бол өөр хүүхдүүд нь ч гэсэн хажууд ойр хавьтан байгаа хүмүүс ч гэсэн маш гоё амгалантай аймаг. Ер нь энэ өнөөгийн хатуу хэцүү нийгэмд те яг л бие биенийгээ уучлж байвал бүх юм сайхан болох юм байна. Уучлалаас хайр үүсдэг. Тэрнээс шууд хүнийг автоматар явж байна. Чиний хайрлалт гэдэг юм бол бас хэцүү шүү дээ тийм үү? Тэгэхээр эхлээд тэр хүнийгээ сайхан уучлж. Одоо энэ төр засгийнхаа түшээд энэ 76 гэж гэсэн уучлж хэлтэй бид бүгдөө л уучлж хэлтэй. Тэгээ маргааш на тэр хүмүүс маань арт түмэндээ уучлагдсан хүмүүс маань хандлага гоё болгоод өгвөл энэ хүмүүсийн итгэлийг таачиж байна гэсэн үг шүү дээ. Дахиад хулгай хийхэ болчих тийм. Дахиад хулгай хийх л болж л таа. Хулгай хийхэ болж. Тэгэл өөртөө бол амиг бодоод байх юм. Итгэн цөөхөн хүмүүсээ гаргуунд нь гаргаж хаяал. Тий, би ямар сандаа төрөө хэлсэн шүү дээ. Нэртэйгээр нь яршиг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ бөөгнөрүүлж байгааны хашаанд ингээд хашаад байгаад амьдруулчихгүй. Тэрэнд орвол тийм үстэй. Тэгэж чадахгүй бол энэ хүмүүсээ нийгэмлөө н оруул. Нийгэмд нь хандуулж өг. Байр суурьтай болго. Бодлого явуулж шít хууль тогтоож байгаа хүмүүс. Надаас л нарийн бодох байлгүй дээ, тийм ээ. За, таны цаасан шоу гэдэг төсөлч ер нь маш чухал төсөл биш үү? Энийг ингээд та бүр илүү их сурталчлах хэрэгтэй юм байна. Тийм. Одоо ер нь би одоо энэ 140 30 гэдгээрээ бол цаасан шоугаар нэлээд сайн яриа явуулна. 30 өдөр өөр хэлбэрээр хийгдэх нэвтрүүлэг. Өдөр болгон л хоол авах гээд ингээ өрөөгөө яваад авахгүй мэдээж нөгөө мөнгөө юунд зарж байгаагаа бол нөгөө ингээ титрээр явуулаад байна л да. Одоо тэдүүлээ тэд өдрөгээд ингээ яваад байна. Гэхдээ зүгээр л хоол яриад байх нэвтрүүлэг биш байхгүй. Нийгэмдээ хандсан энэ цаасан шуугаа бас сурталчилж хүмүүст ойлгуулах тал дээр төлхөө бас энэ дээр бас айгүйх ажил хийгдэнэ. Тэгээд миний хувьд бол яг уран бүтээлч хүн ингээд уран бүтээлч хүн болохоор мэдээж дандаа л гэртээ өвдөд байхгүй. Тэр гадуур дотор яа тэр мөнгнөөс чи ми такси барина яаж нээж гэдэг. Тэгэл харуулаа явчих юм дээ. Тийм. Та ганцаараа орох бодолтой юм уу? Өөр бас 2 3 авах уу? Өөр орох хүмүүс уйлаас орж болно. Гэхдээ энэ яригдчихэж байгаа юм. Гэхдээ манай хүмүүс маань болохоор нэг ганц 2 хүнтэй би холбогдож үзсэн. Тэр камерыг ч өмнө хараа сандраад ингээд хутлаа. Чи урлагийн хүн арай л илүү нөгөө мессеж нь хүргэж байгаа тийм болохоор чи яриад явж байгаа. Тэгээ одоо би нэгтээ өөрөө эксклюзив ажил юм чинь за тэгвэл би орч дөө өөрийгөө зориулаа яваад байгаа шүү дээ. Гол дүр нь олж яваад байгаа шүү дээ. Гэхдээ хүргээд одоо энэ хүмүүстэй үнэхээр зочоо өгч чадах юм бол энэ бас миний хийж байгаа ажлын минь бас үзүүлэлт харагдах байх гэж бодоод байгаа. Нийгэмд хандах хандлага энэ хүмүүсийн төлөө ийм жижиг юм хийж нэ гэдэг л надад бас аюу хэрэгтэй шүү дээ. Маргааш энэ ярилцлагыг Номтой 2 сайдад хүргүүлэе гэж бодож байна л доо би. Ер нь
хэлж ярихгүй бол ямар ч ухаантай хүн мэдээж өөрөө санаачилж ажил хийхгүй л баг тий. Тэгэхээр аль аль талаасаа дэмжиж тэр төр засгийн нүд чихэнд өртүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол мэдээж өөрчлөгдөх байхаа л гэж бодож байна шүү дээ би. Тэгэл ямар зүгээр нэг хаяа нэг тусламжийн хоолны толон өгчөөл тийм хүмүүс байгаа шүү дээ. Тэгчээд болцсон гэдээ орхичдаг. Бүү шүү дээ. Тэр чи яаж болох юм бэ хөрхөө амт хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Би ч өөрөө бас тэр чинь тулаал яваад байгаа юм хөрхөө юм. Та одоо ингээд битэрийн нэвтрүүлгийн цаг дуусчихна. Би танаас асууж чадаагүй. Та нэг за би нэг цензургүй ярианд юусэн яг энийг л хэлмээр байна гэж бодож ирсэн. Ер нь ингээд өөрөө хэлчихье гэж зорьсон үгүй та хэлж болно. Таны өмнө микрофон нэлттэй. За ер нь хэлж ярий гэд бодож ирсэн юмнуудаа ч ер нь хэлжлээ л дээ. Тэгтэл бас нөгөө ингээ камер хараад ингэхээр ч сандраад урт тон нь оруулдаг юм биш шүү. Тэгэхээр ерөнхийдөө би өөрийгөө тодорхой хэмжээгээр бас үзэгчтэй ойлголцсон байх гэж бодож байна. Тэгээд удахгүй цаасан шууд өсөлт маань илүү хэрэгжиж эхэлнэ. Тийм. Хэлэх юм бол намайг бас дэмжиж байгаа ганц нэгэн байгууллагууд байдаг. Тэрийг бас дурдчихвал яадаг вэ? Зүгээр үү тий. Одоо нэг шүдний эмнэлэг байгаа. Евро дентал гэх шүдний эмнэлгийнх нь хамт олон байна. Тэгээд UB автосервис гэж маш мундаг хамт олон байна. Эдгээр маань дэмжсэн байгаа. Цагийн аяз гэж компани байгаа. Би бас намар нэг хэдэн хүнд нүрс тараас. Тэр хүмүүс маань өөрчлөлтийн басны дараа бас ажил олох чи гэдэг нэг 4-5 нүрс өгсөн байгаа. Тэгээд тэр маань байгаа цагийн аяз компани маань одоо хийх чөө. За одоо цагийн аязаар нь хэлж байгаа. Тэгээд лавгсрын захиралтай автохим гэж компани байна. За тэгээд зарим нэг нь марцсан бол бас уучлаарай. Тэгээд хоош хойштой нэвтрүүлгүүдээс та бүхэндээ баярлалаа илэрхийлээд ингээ яваад байна. Тийм болохоор хэлий гэж бодож байсан бас нэг зүйл маань юм байна да. Тэгээд ажлыг минь маш сайн дэмжээрэй. Төр засаг минь ч гэсэн тэгээд энэ одоо миний санаарчилсан цаасан шоу төсөл маань бас үнэхээр дэмжих гэсэн компани байгуулах юм бол бас хандаж болно тий. Дэмжиж өгөөрэй гэх юм бол бас бид нараас нийгэмд бас хариуцлагатай бас нэлээд том юм хийш үү гэдгийг л хэлчихмээр байна. Facebook хаяг нь бадам цэцэг бадмаа тий. Бадам цэцэг бадмаа. Тий холбогдох хүмүүс компаниуд байвал бас энэ хаягаар хандаж болно тий. За ингээд битүүрийн ярилцлагын цаг дууссан. Таны ажилд амжилт хүсье. Цаасан шувуу төсөл чинь амжилттай хэрэгжих байх гэж бодож байна. Сайн санааны үзүр шаардас. Тэгээд таны амьдралд таны уран бүтээлд аз жаргал хүсье өрөөё. За баярлалаа. Чамдаас уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тэгээд телевизийнхаа Сидней телевизийнхаа бүх хамт олонд ажлын амжилт хүсье та. За баярлалаа. За үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ дугаар өгөр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагтаа эрг уулзлаа. Баярлалаа. Хорруу тоолон хүлээгээрээ хоногоор урсаад л өнгөрнөө хумбан сартай
간승 후대게래 황거르민 잠단 후레들 넣잖아 오르훈민 후대게래 우치 물이 우즈그대들 엉그르노 말던 구대게래 우린 계시 덧들어 들렀잖아 비었잖아 비었잖아 비 못군 없잖아 비었잖아 낭알들 후대게래 마르가 싱우들 올사들 이리네 алтын нартай гансан 후대게래 амраг минь чамда үйгээ диллочно 샤ндивчич 후대게래 후대힌 жаргал хүрээд ирнэ алхын гимиг мартан 후대게래 үсдэг хасби таваад лочно 비었잖아 비 못군 없잖아 비었잖아 비었잖아 비 물어도 끝은 없잖아 비었잖아 비었잖아 비 못군 없잖아 비었잖아 비었잖아 비 물어도 끝은 없잖아 Тайз дизайн болон засал гүйцэтгэлийг сая санаа хариуцлагатай хувьцаат компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төрд их тийм донтож байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 100 г алтантай. Ялангуяа Багвандгаа их хоёр ирнэ газар уулзахгүй юм шиг байна. 이 жишээлүүд сайн муу хэлэгдлээч гэсэн Монголдо хинэж таних санжиг баяр байгаагүй. яриаг байгаа. Та Тэгээ бид нар энэ та ягаад надад ийм асуудал тавьж байгаа? Би сүүлчийн 3 засгийг хамгаалаад дийлээгүй шүү дээ. Өөр зорилготой, улс төрийн зорилготой. Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л дээ. Энэ чинь өөрөө ийм гажин байхад бид нэг дэврээгэл 20 жил явуулчлаа. Тэд нар сони юм их одоо их хурлын гишүүдний бүр ирэх гэж.